Хай манайхаа Нука байна. За өнөөдөр болохоор би та бүхэндээ саяхан нөөсөн гэрээ танилцуулна. Нэгэсэндээ home tour бичлэг. Ингээд бичлэгтэйгээ хамтаагаарай. За манай гэрийн гадаа ийм гоё харагддаг. Тэнд бүр аим гоосоор өлөр байгаа. Тааш би хэвчээ авчлаа. За ямар ч хэсэн ингээд гоё харагддаг да. Хамтдаа орцгоё. За энэ давхраасаа бүх хаалгууд цахилгаан шат хүртэл нөгөө давхарлуугаа лифтэндээ явахдаа хүртэл бас чипээрээ заавал яадаг. Айл нүүж ирж байгаа болтой. Айл нүүж ирэхээр ингээд ийм хамгаалттай байдаг. За ингээд давхар дээр дарчлаа. Одоо бүгдээрээ манай давхрыг харцгаая. Яа би ячаад ингэ бахан хүнс өглөөлж яваад байгаа юм аа. За манай давхар түрээд ирлээ. Ингээл орчин манай энэ орцморц амар гоё. Ер нь тэндээс ингэ санаа харж байгаа тэнд фери харагдчихэв. Ингээ шууд усан гоцны юм харагддаг. Гоё гадаг гарден руу гардаг. Гэтэ манай цонхоор хүртэл хэмжээд орчдөг амар гоё. За би яг одоо болохоор гэртээ өнөөдөр амарч ийн ажилгүй. Тэгээд гэртээ яг гэрээ ер нь болж байгаа цэвэрлээд тэгээд оройны хоолны ер нь цаг болж байгаа. Гэтэ тэрнээс өмнө бичлэгээ хийчихье гэж бодоод тэгээд ерөөсөө нүүр амаа будаагүй ингээ хийж байгаа шүү. За би яг одоо болохоор галтгооны хэсэгт байна. За энэ болохоор манай хөрөгч ахгүй юу? Би нөгөө мастер өрөөнд тахтай юм жижигхэн хөрөгч авсан. Тэгэд энийгээ л ашиглаад байгаа. Ер нь болж байгаа. За тэгээд энэ галтгооны хэсэг маань надад бүр нэлийн таалагддаг. Нэр Австралид ингээд бүх зүйл нь ингээд газар ажилдаг билетүүд нь. Тэгээд нэг хариулын тавхтай. Тэгээл эндээ хоолоо игээл цаанаасаа юм гоё хинчүүс ороо хүчин токок гинтер нь байж идэг. За тэгээд энэндээ болохоор юм шүгээтэй. Энийг онгоолонгууд юм хэрэгтэй зүйлүүд маань байгаа. Энэ нөгөө сая авсан гэдсэн кофений машины сүүх өөрүүлэгч юм байна. Нэг иймэрхүү л эндөө хэрэгтэй юмнуудаа ингээл хийцэн байж байна. За тэгээд энэ болохоор би ингээд жимс юу нийлээд байгаа болохоор тэдрэг угаагаа цэвэрлээд ингээд гоё тавьсан. За би яг үүднээсээ ингээ хаалгаараа ороод ирлээ. За тэгээ хаалгаар орж ирэл хамгийн яг баруун гар талд нь манай энэ галтгаа байгаа. Ингээд цаанаасаа ийм галтгооныхон тавилгатай. Тэг өөрөө ер нь аяг хэрэгтэй савсуулгаа аваад ирэхэд л ер нь болж байгаа. Тэгээд ийм хоёр бас санал авсан. Ер нь бол цагаан өнгийн гэрээ тогтчуулж явсан ч гэсэн ер нь галтгооны тавилга нь иймэрхүү бор харангийн болохоор хоёр ийм санал олж авсан. Kmart-д хямдхан байсан. За тэгээд энийг өчигдөр би авсан ийм кофений машинтай алсан. Энд жимснүүд маань байна. За тэгээд энэ амар хөөрхөн магаз юм жижиглэг. Би нөгөө лаасаад гин. Тэгээд энэ дээр болохоор би өөрийнхөө утас, чихвч, цагаа цэнгэлдэг. Тэгээд ер нь ус их ууя гэж одоо тийм 2 савнд усыг тавьсан байгаа. Жимснүүдээ байна. Кофе машин маань байна. За ингээд яг галтгооны хэсэг маань бол нэг иймэрхүү хөөрхөн хэсэг байгаа. За энэ болохоор хувц угаалгын өрөө нөгөө нүүж ирэхдээ ашигласан байх юм а тавьсан. Энд болохоор би лаза цуглуулж байгаа уусан. Тэгээд яг одоо би юм угааж байна. Эндээ хатагчтай. Гэхдээ энэ нь бараг ашигладаг юм уу? За тэгээд яг том өрөө маань бол яг ингэж харагдчихээн. Нилээн гоё гэрэлтүүлэх сайтай байгааз. Энд болохоор нөгөө сая асаасан хоёр лаа байна. Ийм кофений ширээ авсан. Нөгөө мөрөөдлийн самбарны маань самбар энэ. Миний зургнууд нөгөө нүүж ирэхэд жоохон бүр нэг юмны нилээн доор орцоо одоо гаргаж буцаад хийндээ. Тэгээд ийм хоёр хүнээ бод авсан. За тэгээд энэ болохоор зурагтны хөл аим хөөрхөн байгааз
Дараа нь угаасаа нүүхээс хойш нэг том нүсэр юм авахгүйгээр яаж шийдэх үү гэж бас ийм хөөрхөн хөл олсон. Тэгээд ийм зураг тавьсан бас. Хөөрхөн яг одоо бичлэг үзэж байна. Монголтой байгаа юм шиг л энэ нөгөө YouTube үзэл эсвэл Монгол суугаа үзэл. За ерөнхийдөө бол том өрөө маань нэг иймэрхүү харагдчих байна. Ер нь бол нэг их тавилга авахгүй. Ер нь бол ингээл болоо яа тэгвэл хангалттай өөртөө хэрэгтэй юмнууд бол авцсан, зурагтай авцсан, ширээгээ авцсан. Энийг хоол идэхдээ будингийнхаа урд тавьчихдаг. Тэгээл будин дээрээ суугаал хоолоо идээл. За одоо бүгдээрээ манай угаалгын өрөөтэй танилцъя. Гэрлээс очие. Ийм хөөрхөн манай угаалгын өрөө. За энд болохоор би ийм өөртөө хэрэгтэй юм гоо сайхныхаа юмнуудыг тавьчихсан юм иргэдэг хөөрхөн тавиур авсан. Энэгээрээс миний ер нь хэрэгтэй юмнууд байна. Сойж байна. Хоёр нүүрний бодга тавьсан байна. За тэгээл ерөнхийдөө иймэрхүү 0 нэлээд гоё орчин үеийн. Ер нь одоо миний амьдарч байгаа энэ байр маань нэлээд энэ хавтаас хөөрхөн сүүлд ашиглалтанд орсон. Ийм гоё шинэ байранд орсон. Энэний хаард бас ингээ өөртөө хэрэгтэй юмнуудаа хийчдэг. За тэгээд иймэрхүү байдалтай байна. За тэгээд угаалгын өрөө маань нэг иймэрхүү байна. Ер нь өнгөний зохицол энэ бэлта тэгээд энэ хар хүрээ хар тэр угаалт гожуурын тэр нь ер нь аягүй гоё хийгдсэн маа. Ийм байна. Ингээд бас гэрлээ унтраагаа зөвхөн тэр хэсгийнхаа ангиллаар байж болно. Тэгээд ийм хөрхөн байгаа. За дараагийн өрөө. За тэгээд саяныхаа угаалгын өрөөнөөс манай энэ унтлагын өрөө байна. Миний гэрэл энтэг байна. За унтлагын өрөө маань ерөөсөн ийм цомхон нэг ортой. Тэгээд би хажуудаа нөгөө өөртөө хэрэгтэй iPad, гэрэл, чихвчэн зэрэг тавьчихдаг. Энэ гэрэл аим хөөрхөн заяа. Шүнэм гайхдаг заяа. Тэгэл би одоо сүүлийн үед кино минь айгу үзээд байгаа байхгүй юу? Заавгаар бол тэгтээ бараг заавахгүй байгаа. Тэгээд хичээл юу гоё юм хамаа сонсч үзэхээр бол ячна. Ингээл миний өрөө. Унтлах хөрмаад. Тэгээд энэ болохоор цаанаасаа энэ Австралийн бүх байр юуны шкафтай ирдэг. Тэгээд миний хувцснууд байна. Тэгээд миний хувцснууд нэг иймэрхүү байж байна. Жохон замбраагүй бол ятсан байна дөө. Ингээл унтлахны өрөө маань юм хөрх юусаа ашиглахдаггүйсэн ахгүй юу? Би ороод одоо ингээд сар болж байгаа баг нүгээд сар болох гэж байгаа маань. Тэнгүүд энэ өрөөндөө нөгөө оргүй том өрөөндөө хийлдэг гуцсан дээр унтчихсэн. Тэгээд ор авахаар шийдээд тэгээд ийм гоё ортой болоод одоо энэ дээр бүр аим гоё тавууш болж унтж байгаа. Уул нь ингээл яг миний яг ингээд насаараа амьдрах гэрээсэн бол шал өөрөөр гоё тогтволж байна л да. Энэ бол тэгээд нэг жил нь амьдрах. Тэгээд гэр болохоор бас нүүхтэй дараа нь бодоод нэг их бас тавилаас авахгүй ингэсгээд хэрэгтэй сеттэй юмнуудаа л хэрэглээр авчигээд Австралийн байрнууд нь ер нь гэрэлтүүл юм нэлээд сайн. Тэгээ ерөөсөө юм унтсан авчуур энэ төр байхгүй нэг гэрлийн юм гоё нүдэн гэрлээр шийдчихдэг. Тэр нь гоё. Тэгээ бас энэ залгуурнуудынх нь энэ нас надад амар таалагддаг. Энэ яг хуу мэдэх хүмүүс нь мэддэг л ах л та. Монголд бол нэг юм байдгүй шүү дээ юм. Тэг ямарс ашиглахаар бол энийгээ дарчин айгүй амар санагдаад байдаг энэ бас. Тэгээд саяны том өрөөний цонхтой адилхан энэ өрөө маань бас гарден лаваардаг амар том гоё харагддаг. Манай гард яг эндээс харсан аим гоё харагдчих. Ийм том би дараа нугасаа нөгөө гоё цаагуурн гарч харуулнаа. За тэгээд миний унтлагын өрөө ийм байна. За тэгээд би сая гэрээ ерөнхийдөө танилцуулаад дуусчлаа. Яг ингээд бүр нарийн ийм юм авсан, тийм авсан, эсвэл шүүгээс аван голгоод ингээд үзүүлмээр байгаа ч гэсэн яг тийм гоё хүмүүст үзүүлээд ахаар тийм гоё юм аваагүй. Одоо авсан гэвэл одоо сая нөгөө харуулсан
Энийг бүр өчигдөрхөн авсан. Кофений машинтай хажуудаа бас сүүх өрүүлэгчтэйгээ тэр нь байгаа. Уул нь ингээд шууд ингээд өөрөө хийдгийг авъя. Би өөрөө кофе хийж чадна гэсэн чинь тэр нь жоохон ингээд өрн ингээд олдоход асуудалтай. Тэгээ дээрэс нь олдсон ч гэсэн чинь ингээд яарч байгаа үед нунтаг өрмөрөө ингээд тааруулж хийгээл шахаал хажууд нь сүгээ хөрүүлж барьж зогсон жоохон асуудалтай болохоор шууд ингээд капсултай энэ ингээд капсул орчдөг. Капсулын кофего хийгээл шахаад уучих нь баг хамаагүй амар юм билээ. Тэгээ би бас өөрөө нэг бүр тийм амар кофе уудаггүй. Бараг л ер нь ерөөсөө кофе уудаггүй. Тэгээд энд хаяа нэг кофе уудаг. Тэгээд одоо болохоор жоохон кофе шопонд ингээд аягүй их мөнгө өрөөд зүйлүүд яг ууж чаддаггүй байсан байж ер нь бол нэг мөстэй ванилтай кофе ч юм уу, карамель макиатого ч юм уу ингээд уучаад идэх болчиход таахгүй өдрөлгөн баг. Тэгэхээр өөрөө гэртээ ингээд өглөөний кофе уумаарч нагцсан үедээ уучжээ. Тэрнээс биш кофе шопоос л кофе дахиж авахгүй гэж би бодсон. Гэхдээ бас мэдгүй. За тэгээ ямар ч байсан Австралид ер нь яг анх ингээд бараг ирээд хүмүүс бараг ингэж тустай багныг гардаггүй. Яг хүүхдтэй айлууд бол заалшгүй ингэж тустай гарна л да. Над чиг иймэрхүү байдалтай хүмүүс бол ер нь айлын мастер өрөө ч юм уу, секонд раунд юм уу хөлслүүд амьдардаг байхгүй юу? За надад болохоор болсон талаар ер нь миний Instagram-ыг дагдаг найзууд маань бол жоохон гадрал мэдж байгаа бах. Instagram дагдгүй найзууд маань бол би айлын хажуу мастер өрөөнд нэг 4 сар бол байсан. Тэгээд ер нь бол гоё дуртай үедээ ингээд хоолоо хийж идээ. Дуртай үедээ хүссэн хоолоо хийгээд хүссэн үедээ одоо хувцсанраа угаадаг ч юм уу. Нэг хүн би болохоор нөгөө өмнө ерөөсөн айлын хажууд амьдарч байгаа болохоор надад ингээд жоохон санаа зовлтандаа байгаад заахгүй юу. Ингээ юм төчгнүүлээ жоохон чанга чимээ гарч хараа яана гээл. Эсвэл орой ингээд бүх хүмүүс нь унтцсан байх хоорондоо орохороо жоохон сэрээчгүй дээ гээл ч юм уу. Нэг тиймэрхүү юм байгаадсан. Тэгээд ер нь бол тийм юус шаардлагагүй гоё тухтай өөртөөхөө угаасаа байгаарай л гэл ер нь ихэнх айлууд нь тийм байлаа. Тэгдэг гэсэн. Тэгээд ямар ч байсан одоо тэгж айлын хажууд төлдөг байсан төлбөрөөс бараг дахиад нэг даблдсан үнээр би энэ байранда байгаа. Тэгээд 7 хоногийн би $700 бараг гэж угаасаа $700. Тэгээд тэрэн дээрээ ингээд тог ус газ нэмэгдээд ер нь бол нэг $800 орчим 7 хоногтой төлж байгаа. Энэ бол нэлийн өндөр дүн. Тэгээд бараг өдөр шөнөгүй ажиллаад баг зөвхөн байрныхаа мөнгийг олж байгаа. Одоохондоо бол тэгээд энд байгаа хүмүүс нь ойлгож байгаа бахаа. Тэгээд юун тэнэгийн зүгээр л мастер өрөөндөө ч юм уу секонд өрөөндөө байж байгаа л жоохон мөнгө төргөө хураагаал тустайгаар нийтдэг гэж бас бодож байгаа хүмүүс байж магадгүй. Яг хоо тэгтээ одоо бол ингээ хөссөн үедээ өөрийнхөө тааваараа гэх юм уу байгаа нь бол надад хамаагүй гоё нүү. Тэгэхээр энэ байна манай шинээр та нарт таалагдсан бах. Ямар ч сан Австралид ингээд өөртөө нэр дээрээ байр түрээслэж авах нэлээд асуудалтай байдаг. Ер нь бол нэлээд их бичиг цаасны ажил хөөцөлдөх хэрэгтэй болно. Хөөцөлдөж явах одоо ингээ үнэн материалуудаа бүрдүүлэх шаардлагатай. Тэгээ хамгийн эхлээд жишээлбэл одоо энэ Австралид төлж байгаа татвар одоо нийгэм татвар гэх үү. Тэр нэрийг шалгана. Тэгээд дансандах мөнгө, визний хугацаа, тэгээд оюутны одоо ямар сургууль сурж байгаа юм бараг тэр болгоом чи ингээд шаардлагатай. Тэгээд бүх материалаа бүрдүүлж өгөөд тэгээ би өмнө нь ингээ өөрөө ингээд нэг тэр нөгөө нэг сайт 2 сайт байдаг байхгүй юу? Ийм 2 сайт байгаа. Энэ 2 сайтын нь ер нь бол энүүгээр нь хүмүүс ихчлээ одоо сүүлийн үед байр олж байгаа. Тэгээд энэнд нь болохоор нөгөө өөрийнхөө мэдээллийг оруулаад тэгээд хадгалагдчихад apply дах байр гарч ирвэл шууд тэднэр хуучин бичиг баримтаа засаал үгүй шууд сend хийгээл явуулаад байна гэсэн. Тэгээ ер нь бол тэгж явуулаад бол байрандаа тэнцэх бараг л боломжгүй. Яагаад гэвэл юм бэлээ. Сүүлд мэдээж авсан л да би. Ер нь бол энд ингээ байр түрээслэх асуудал бол нэлээд сүлжээний бараг асуудал болсон байдаг. Тэгээ ихэнх одоо эйжентүүд нь болохоор хятад хүмүүс байдаг. Тэгээ байрны эддүүд нь ч гэсэн ихэнх нь хятад хүмүүс. Тэнгүүт нөгөө одоо нөгөө тэд нар чинь хувьдаа нөгөө WeChat-аараа харьцдаг шүү дээ. Тэгэл энд ийм байр гарлаа, шинээр ирж байгаа орхон байна уу гэж цаагуур наагаараа яриад хөвчлээ хятадуудаа ингээд оруулдаг ч юм уу. Тийм байдаг юм шиг байлээ. Тэгээ ямар ч байсан амжилттайгаар энэ байрандаа тэнцээд орсон. Тэгээд энэ байрны маань эзэн нь болохоор Япон хүн. Тэгээ дээрэс нь яг агент нь ч гэсэн Япон хүн байсан. Би угаасаа нөгөө Японд очиод тэр одоо хүртэл ингээд миний дурсан чинь тэр Японд байсан тэр хугацаа маань юусоо мартагддаггүй нэг тийм хүмүүс амар ингээд тийм тэр нь худлааж
худлаач байсан юм хүмүүс мэдгүй л дээ зүгээр л амар ээлдэг. Тэгээд орчин айгуу гоё цэвэрхэн. Тэгээд юм ингээ айгуу гоё өнгө үзэмжтэй. Тэгээл юмд хандж байгаа хандлага ч гэсэн өөр юм бол нэлээд таалагдсан баггүй юу. Тэгээд би амар гоё бэлгшээд байгаа юм. Япон зүйлд би илэгтэй болсон байна. Япон хүмүүс бас надад бас илэгтэй юм болсон юм бах та гэж боддог. Яг тэгвэл энэ байрыг үзэх гээд ирсэн өдөр амар хүмүүс үзсэн байхгүй юу. Тэгэл амар хүн үзэх тусмаа ер нь бол шанс нь буурдаг. Яг бол тэр дунд чинь өчнөө жил ингээ байр түрээсэлсэн гоё түүхтэй, дансандаа өчнөө сая доллартай бараг тийм хүмүүс хүртэл ингээ түрээслэх гээд үзээ явж идэг. Тэгээд яаж азар нэг муу дансандаа нэг хитэн төгрөгтэй, тэгээд азар нэг ажил хийгээд нэг хэдэн сар болж байгаа юм би тэнцэн. Тэрийг бол мэдэхгүй байна. Тэнцэнэ ч юусоо сайн ойлгохгүй байгаа. Тэг ямарсан Азийн тэнгэрийг шүүнийг гоё байртай болсон. Хамгийн гоё нь энэ байр маань амар цэвэрхэн. Тэгээд надад бүр үнэхээр таалагдж байгаа. Тавилга савн таалагдж байгаа. Орчин нь таалагдж байгаа. Гарден лугаа гараад манай гарден юм. Тэгээд манай гарденгаар цаашаа дамжаа заяо. Бүр ингээд амар гоё хөөрхөн цэцэрлэг юм баа заяо модтой. Тэрийг бас та нартай гоё гэгээтэд харуулна. За тэгээд гэрээсээ гарч ирээд манай гарден болохоор нэг иймэрхүү амар гоё яваад. Би ингээ навчнуудын ингээ шүүрдэд явчихсан. Хогийн тосгоор авах мартсан мөлий. Ийм хөөрхөн харагддаг. Гэр дотор эндээ тавих 2 сандал авсан. Гой кофе мофе гадаа сууж байгаа ингээ сандал авсан гэрт байгаа тэр хоёр нь. Тэгээд одоо өвөл болж байгаа болохоор гадаа суух жоохон тохиромжгүй байгаа. Тэгээд яг манай ингээд гой хашааны гадаа гой модоор ингээ бүрхсэн. Энэ болохоор манай гэрээс ерөөсөө цонхоор нөгөө гараал ийм гоё гарден цэцэрлэг гэдэг. Тэгэл амар гоё заяа. Хүмүүсийн ингээд лохоос эхлүүлүүлэн хүүхдүүд хөөцөлдөж тоглоол. Ингээ суух сандалтай. Нүгээр харах юм бол нэг юм хөөрхөн усан. Гоё. Тэгээд эндээс болохоор яг тэр автобусны буудал метро руу явдаг хэсэг нь ишиг ахгүй. Тэгээд эндээ бас юм гоё нарлаа суух хэсэгтэй. За тэгээд ер нь иймэрдүү заяа. Тэгээ одоо би бүр гоё хэсгийг харуулъя. Одоо эндээс харах юм бол ингээл тэр дээр бас ингээ бөө ногоон байгуул хэмжээнд тэр барьсан баад байрныхан дээр. За одоо тэгэнгүүт манай гэрийн ингээ үүдээр гараал заяа. Ийм гоё хэсэг гэдэг. Энэ болохоор нэг хүн юм хийж ах шиг байна. Периний буудал. Хайддаг. Нэрэ зүгээр л алаа ингээл буурж идэх хүн. Бигээл тэр нэг ингээд он тасарсан байхаар нь харсан чинь бүр яг алаа пинли. Тэгээд эндээ ингээд нөгөө гадаа махмах шарж гоё шорлог энэ төр хийхээр бол эндээ хийгээд эмтэлтэй суугаад тэгээд явж боддог. Хамгийн гол нь цаг авах хэрэгтэй юм лээ. За тэгээд нэг иймэрхүү байна да. Тэгээд л орцоо. Аим гоё харагдчихад. Зүгээр л гэрээсээ гараал яг ийм гоё ногоон байгуулсан мэт цэцэрлэгтэй энэ газар байх юм хэр гоё юм лээ. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгтээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд миний энэ удаагийн home tour бичлэгтээ маань хамт байсанд маш их баярлалаа. Лайк дараад, subscribe дараад, хонхон дээр дараарай. Тэгэх юм бол миний дараагийн бичлэг гоё та нарт шууд мэдээлэл очино. Тэгээд та бүхэн одоо ийм төрлийн бичлэг хийвэл гоё юм биш үү? Эсвэл одоо энийг Австрали улсаас мэдмээр байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдээ гоё комент хэсэгт үлдээгээрэй. Дараачихын бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Энэ нэрээ нөгөө Тэмүгээс биш ээ. Тийм лээ. Тийм. Тэмүгээс авсан цамцаа өмссөн маад. Үлдээ. Энэ нас ингээ өмсөө явахад гоё л харагдчихлээ. Даанч би өвсөө самнаж агаад ингээд самжсэн чи энд нэг юм гоогдоод энэ ингээ гараад ирсэн. Тэгээд ийм байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.